Засгийн газрын хэрэглэх газрын дэд дарга асан Эрдэнэс 5-7 компанийн төлөөлөл удирдах зөвлөлийн дагалгаар ажиллаж байсан Дэнзэнг 17 тэрбумын тендерт өөрийн хамтран амьдрагч уянгийн компани хууль ёсоор шалгаруулсан гэх хэргийг авилгатай тэмцэх газарт өнгөрсөн хавар шалгаж эхэлсэн байдаг. Тухайн үед авилгатай тэмцэх газраас Дэнзэнд эрүүгийн эрэг үүсгэн шалгах хүсэлтийг прокурор түргүүлсэн ч нийслэлийн прокурорын газраас хэргийг шалгах үндэслэхгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэвч авилгатай тэмцэх газраас Дэнзэнг энэхүү хууль бус тендерт ямар нэгэн байдлаар оролцсон болохыг мөрдөн байцаалтын явцад олж тогтоогсонд бол хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэрийг эсэргүүцэн дахин шалгах хүсэлтийг прокурор дэлгээсэн байдаг. Түүнээс хойш намжаад байсан энэ эргийг шалгаж эхэлсэн эсхийг бид авилгатай тэмцэх газрын их сурвалжаас тодруулахад засгийн газрын хэрэглэх газрын даргаар ажиллаж байсан Дэнзэн нь хууль бусаар Говь Power гэх компанийг тендер шалгаруулахын тулд алдагдaltaй байсан компани эд хөрөнгийн хуурамчаар буюу тэрбум төгрөгөөр үнэлүүлэн тендер шалгарах боломжгүй компаниудыг тендерт урьж оролцуулсан байд юм а. Мөрдөн байцаалтын явцад хууль зөрчсөн бүхий л баримт нь нотлогдсон энэ хэргийг прокуророос дахин шалгах шаардлагагүй үзсэн учраас бид энэ хэргийг хаасан гэлээ. Хэдийгээр мөрдөн байцаалтын явцад эрүүгийн эрэг үүсгэн шалгах хангалттай нотлох баримт байсан гэдгийг авилгатай тэмцэх газраас удаа дараа мэдэгдэж мэдээлж байсан ч ийхүү прокуророос Дэнзэнгийн эргийг шалгалгүй хавтас тэргийг нэгүсэн хаажээ.